Фрерийн адал явдлын дараах шинэ эхлэл. Гэх энэхүү анимыг 2 дугаар улирлыг та бүхэнд хураангуйлан тайлбарлах болно. Фрерийн баг хойд зүгт орших Энде болон Жүтгэрийн хааны ордны ойролцоох Орио руу аяллаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Баатар хиймэлтэй уулзахаар тийшээ явж байгаа билээ. Замдаа мөнгөн дуусах төхөж хамгийн ойрын хотод ажил олохоор шийдсэн ч зам нь цөмөрч шидийг сармагжуулдаг талстаар дүүрэн агуй дундаг. Ингэснээр Фрерийн хоёр шид хэрэглэх боломжгүй болж Старк тэднийг хамгаалах хэрэгтэй болно. Агуй тэд хор ашигладаг дээд зэрэглэлийн луутай таарч Старк тэр лууг дийлэхгүйгээ ойлгоод нөгөө хоёроо аваад гарц олтол зүгтэн Баатарын баг хүртэл зүгтцдэг байсан болно. Тэд дараа нь нэгэн тосгонд хүрч Вирбилтэй таарна. Вирбил Старкийг хойд хязгаарт Жүтгэрөөс хамгаалах багтаа элсүүлэхийг оролцдогч Старк одоогийн багтаа үлдэхээр шийдэж Фрерийн хоёртой хамт байх нь өөрийг нь илүү хөгжүүлж байгааг хэлнэ. Үнэн дээр манай Старк жоохон аимхай л да. わかりました。じゃあおいで。いっぱい撫でます。何企んでるの？怖い。めんどくさいなこいつ。Фабл гэх хотод тэд Өмдийн Баатарын хөшөөг цэвэрлэх ажил авч Фрерийн түүний тухай дурсамжаа хуваалцсан. Тэр Баатар ирээдүг хардаг чадвартай байсан бөгөөд өөрийн үхлийг мэдэж байсан ч Баатар хиймлийн замыг нээхийн тулд золиос болсон гэдгийг Фрерийн хэлэх болно. Жинлүй 最強であるこの南の勇者が Үүний дараа тэд Даахаа гүнгийн хотод очиж Жүтгэрт алдсан сэлмийг нь буцааж авчирна. За энэ бол алдартай хэсэг. Шагналт нь шидийн ном аавна. Аяллаа явцад халуун аршаантай тосгонд хүрэхэд аршаан ширгсэн байдагч Этвас ууланд нууц аршаан бий гэх мэдээллээр тийш явна. Замдаа 3 толгойд Гидратай тулдаж ялсны дараа аршаанд хүрч богинохон амралт авна. シュタルク様はご存知だったんですね。きっと師匠と同じ景色が見たかったんだ。確かにいい景色だ。Дараа нь хайс бэхлэлтэд саатах үед Фрерийн Старкт гомдож байгаагаа хэлнэ. Тэдний харилцаа баг зэрэг дотносно. Старк болзоонд урьж нэхэндээ эвгүй байсан ч эцэст нь Фрерийн түүний хичээл зүтгэлийг үнэлж болзоо амжилттай болно. Цааш явж умартын өндөрлөгт хүрэхэд жинхэнэ аюул ихтэй газар хүрэх болно. Тэд мангасуудтай тулалдан досхонд туслах замаар аяллаа үргэлжлүүлнэ. Фрерийн өнгөрсөнд Баатар хиймэл яагаад энэ аюултай замыг сонгосныг дурсаж бусдыг хамгаалах хүсэл нь гол шалтгаан байсныг тайлбарлана. 守りたくて勇者になったからね。他の誰かの故郷も守りたいんだ。シュタルク、北部高原が故郷の人だってたくさんいるんだよ。 Бир бүсэд тэд Фаас гэх одоотой таарч Босхавт нэртэй эртний дарсыг олоход туслана. Хэдийгээр дарс амт муутай байсан ч хамстаа хуваалцсан нь үн цэнтэй дурсамж болж үлдэнэ. Дараа нь Ноором худалдааны хотод очиход Фрерийн их хэмжээний алтан зоосны өрийн улмаас баригдаж боол болдог. Уурхад ажиллахад хүрдэгч
өөрийн чадвараараа богино хугацаанд ховор хүдрийн байрлалыг олж өгөөд суллагдана. ここをまっすぐだね。なんだフリーレンか。 Удалгүй жүтгэрүүдэд сүйдсэн тосгонд Гено болон метод нартай уулзаж хамтран аюултай дайсантай тулдахаар болно. Тэдний дайсан нь Риволтыг гих 4 гартай хүчрхэг жүтгэр байв. Тулаан ширүүн өрнөж Гено хууртаж дайралтад өртөн хүнд шархадсан ч эцэст нь Старктай хамтран Риволтыг устгана. Энэ тулаан хүн чанар, зойлоос, өрөв сэтгэлийн үнцнийг харуулна. Тулааны дараа багууд салж өөрсдийн замаар явна. Ферерний баг дараагийн тосгонд хурж луугийн сүргийг устгаж хүмүүст туслана. Ферен яагаад үргэлж шагнал авдгийг асуухад Ферер Баатар хиймэл хүмүүсийг өртөө мэт мэдрүүлэхгүй байхыг хүсдэг байсан гэж тайлбарлана. だからこんなくだらない魔法でも報酬としてもらっておくんだよ。フリーレン。 Тэд дараа нь коридор нуурт хурж цаг агарын улмаас төрс хаатаж удаан хүлээсний дараа нуурыг гатлахын тулд ажил хийж төлбөрөө өгнө. Нуурын голд байрлах харал дээр нэгэн хийд байх бөгөөд Баатар хиймлийн дурсамжийн номыг олж түүнийг хадгалж үлдэнэ. Аялал цааш үргэлжилж тэд гүн хавцалд хүрнэ. Эртний гүрээр гарч мангасуудыг устган тосгоныг аварна. どうしたんだ？ Замдаа дахин мөнгөгүй болж мангас агнаж хамгаалтын шид тавих зэрэг ажлуудыг хийсээр цааш явна. Умардын өндөрлөгийн хатуу ширүүн нөхцөлд байгалийн үзэсгэлэн хүмүүсийн амьдралын үн цэнийг ойлгож аяллаа үргэлжлүүлнэ. 気分だ。本当に美しいですね。 ああ。 Өөр нэгэн газар Дэнхэн өөрийн төрсөн нутаг болох Алтан хот руу зорино. 7 мэрэгдийн сүүлчийн жүтгэр Алтан хотын мах хоттой тулдахаар түүх илүү өргөн хүрээнд үргэлжлэхээр болж энэ улирал төгснө. Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.